За өдрийн мэдрэг үзэгчдээ Mass-ийн сайт та бүхэндээ мэдээллийг худалдаа аж үйлдвэрийн танхимаас шууд амжуулан хүргэж байна. За чинээлэг давхархтай Монголын төлөө урайтай одоо жидүү форум яг одоо болж байна. За энэхүү форумд улсын их хурлын гишүүн бүсчилсэн хөгжлийн дэд хорооны дарга Бадам Сүрэн оролцож байна. Танд өдрийн мэдрэг. Баярлалаа. Өдрийн мэнд. За таны хувьд одоо бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж бас одоо хуульд өөрчлөлт оруулах одоо хуулийн төслийг санаачилсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төслийн талаар та манай үзэгчдэд юун төрөнд мэдээлэл өгөөч. Энэ хууль бол анх удаа 2019 онд батлагдсан. Гэхдээ энэ хуулийг цаг үеийн шаардлагаар нийцүүлж одоо шинжлэх зайлшгүй шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл олон улсын жишгт нийцүүлэх одоо өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах чиглэлээр ажиллах хэрэгтэй. Тэгээд нэгдүгээр тулгамжийн асуудал бол одоо өрхийн бичил жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бол одоо санхүүжилтийн их усүр буюу одоо хөнгөлөлтөө зүйн их усүр дутагдaltaй байгаа. Үнийг одоо шийдвэрлэх одоо зохицуултыг одоо нэмж тусгана. Өөрөөр хэлбэл одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан буюу хөдөлмөр нийгмийн агуулгын яамны харьяар байдаг сан бол өрхийн одоо бизнесийг дэмждэг. Одоо 10-20 сая хүртэл өрний одоо зээл олгодог. За энийг бол одоо хүний насны мөчлөгөөр үзэх юм бол одоо цэцэрлэгийн хөвгтөд зөвлөж болно. Тэгвэл дараагийн шат нь одоо байгаа жижиг дунд одоо үйлдвэрийг дэмжих санг, бичил одоо бизнесийг дэмжих сан болгоод жижиг дунд одоо бизнес буюу одоо арай одоо тийм одоо агсан төвчний одоо энэ бизнесүүдийг дэмжих зориулж одоо тусдаа санхүүгийн корпорац байгуулах. Энд бол хөрөнгийг яаж төвлөрүүлэх вэхээр одоо бол улсын төсвөөс 4-5 жилийн өмнө тодорхой хөрөнгө төвлөрсөн. Энэ нь бол одоо зөвхөн хүүгээрээ харивчдаг. Тэгээд энэ өсөн нэмэгдэхгүй байгаа. Тийм учраас энийг үндэсний баялагын сангийн хөгжлийн сангаас одоо жил бүр одоо 100-аас доош тэрэн дөрөвний одоо их усүрээр нэмэгдүүлж явах. 10 жилийн дараа хэд нэг их дөрөвний одоо их усүртэй болно шүү дээ. Энийг бол татвар төгсгийн хөрөнгөөс бус нөхөн сэргээгдэхгүй одоо байгалийн баялагаас олж байгаа орлого буюу одоо жил бүр ач нутгийн нөөцийн төдвөрөөр жилдээ улсын хэмжээнд 4-5 ихний төгрөг төвлөрдөг. Энэний 5%-ийг одоо үндэсний баялагын сангийн хөгжлийн санд одоо төвлөрүүлэх буюу жилдээ 200-аас 250 орчим одоо тэрэн төгрөгийг төвлөрүүлж энэний 50-аас доошгүй үеийн жил бүр одоо энэ санхүүгийн корпорацид одоо үзүүлэх. Гэхдээ энэ нь бол өмнө иргэдэд нөгөө жидүү сан маань төрийн байгууллагын харьяанд одоо байгаа учраас 300 сая төгрөг болоод энэ сан төр оролцоод байх нь одоо тийм зохистой биш гэж үзэж байгаа. Тийм учраас төр зөвхөн бизнесийг дэмжих үүднээсээ энэ санхүүгийн корпорац нь хараат тусаар өөрөө ажиллах энэ зохицуултыг тусаж өгч байгаагаар онцлог байна. Одоо өөрөөр хэлбэл энэ санхүүгийн корпорац нь одоо ач нутгийн нөөцийн төлбөр буюу үндэсний баялагын сангийн хөгжлийн сангаас орох орлого, дээр нь арилжааны банкудаас орох гадна дотны одоо тусламж дэмжлэг те олон одоо бизнес эрхлэгч хувийн хвшилгээ те энэ одоо олон улсын байгууллагаас гээд олон сангаас бүрдсэн хараат бус ийм одоо төлөвлөлөө өдөрт зөвлөлтөө ийм санхүүгийн корпорацуудын жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлтөө зээлэг болгоод явах ийм зохицуулт тусгаж байгаа. Нэгт нь хоёрдугаарт нь бол одоо ажлын хүчний ур чадвар энийг дэмжих бодлого. За гуравт нь бол энэ газар олгох дэд бүтцээр одоо бизнес эрхлэгчдийг дэмжих. За энэ зохицуултууд гэдэг ингээд ийм олон шинэлэг зохицуултыг олон улсын жижигт нийцүүлж одоо оруулахаар ингэж одоо боловсруулсан байгаа. Тэгээд ер нь бол судалгаанаас харахад Монгол улсын дотоодын бүтээгдэхүүн буюу нийт эдийн засагт жижиг дунд одоо үйлдвэрлэл эрхлэгчдийн одоо эслэг хувь нь одоо энэ нөгөө компанийнхаа аж ахуйн хэмжээгээ тоогоор биш нөгөө одоо эдийн засаг одоо үйлдвэрлэж байгаа баялаг бүтээж байгаа тоогоор авч үзэхэд 5-6% байна. Гэтэл дэлхийн жишг олон улс орнууд энэ одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нь улсынхаа эдийн засгийн нийт хэмжээний одоо 40-оос дээш үе бүрдүүлдэг. Тэгэхээр ийм учраас одоо чинээлэг дундад давхтаа одоо Монголын төлөө гэдэг энэ үрээд яг ажил болох зүйл бол ерөөсөө энэ өөрхөө бичил жижиг дунд бизнес эрхлэгчдийн бодлогоор дэмжих энэ л одоо асуудал байна. Тэгэхгүй бол хэдхэн том төрийн өмчөд одоо Эрдэнэ төвлөр 5-7 гэдэг юм уу те энэ компаниуд Монгол улсын эдийн засгийн дийлэнхийг бүрдүүлж шүү дээ. Тэгэхээр ийм нөгөө том цээжтэй одоо нарийнхаа хөлтөө хүн шиг болчиход байгаа учраас энийг одоо дундад давхаргаа өөрхөн айлынхаа бизнесийг дэмжихэд ийм тогтолцооны хувьд эрх зүйн зохицуултын хувьд бол энэ томоохон өөрчлөлтийг бусад хуулиудад оруулах замаар санхүүжилтийн тогтмол их усртэй болгох замаар зөвлөх үйлчлэгийг хувийн хвшил төрийн бүс байгуулгаар одоо борлуулалтын дарга үйлчлэг гэдэг шиг одоо бизнес эрхэлж байгаа энэ иргэд чинь одоо бүгдийг бас анхалж одоо бүгдийн суралцааг байдаг шүү дээ. Тийм учраас нөгөө дасгалжуулагчтай тамирчин амжилт үзүүлэлттэй адил бизнес эрхлэгчдийн ийм одоо орж байгаа хүүгийнх нь орлогоос эргээд тэрийг одоо менежментийн сайжруулах буюу одоо маркетингийн дэмжихэд зориулж тэр хувийн хвшлүүдийг ийм одоо дэмжих зөвлөх үйлчлэгээтэй хамт ингэж явуулах, санхүүжилтийг нь хамт дэмжих гэдэг ийм томоохон одоо өөрчлөлт ихээр л босруулсан байна. Онцлог.
Сая хэлцүүлэгт та панелистаар оролцлоо. Тэгэхээр ер нь бизнес эрхлэгчид маань ямар санааг төлхөө хэлж ийн вэ? Бизнес эрхлэгчид бол нэгдүгээрт бол зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хоёрдугаар газар олголтоор одоо бидний бодлогоор дэмжиж өгөөч. За гуравдугаар нь ажлын хүчний одоо энэ одоо ур чадвар, ажлын хүчний одоо хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд одоо бодлогын арга хэмжээ авч өгөөч. Энэ хууль тогтоомжинд одоо холбогдох өөрчлөлтийг оруулж өгөөч. За дотооддоо үйлдвэрлэж байгаа одоо ялангуяа оюутал хувцсыг үйлдвэрлэхэд энийг төрийн худалдаа авалтаар жишээлбэл одоо боловсролын яам дэмжиж энийг худалдаж аваач. Орон нутгийн одоо нөгөө Монгол улс өөрөө юм 21 аймагт өргөн удам нутгаар цөөн хүн амтай учраас энэ тохирсон хөдөө орон нутгийн дээр жижиг дунд үйлдвэрлэлтийг дэмжсэн одоо бодлогыг ингэж авч үзэхгүй бол одоо зөвхөн нийслэл Улаанбаатар хотод дэмждэг байдлаар харж болохгүй. Тэмчээс энэ Монгол орны өөрийнх нь онцлог тохирсон энэ бодлого хэрэгжүүлэгч зэрэг одоо их оновчтой чухал санаачлуудыг төвшүүлж Аха. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо одоо 10 жилийн тохиож байна. Энэ 10 жилийн хугацаанд Монгол орноо 2 удаа бүтэн тойрч 1000 гаруй бизнес эрхлэгчдийг дэмжиж сурчилж ажиллажээ. Тэгэхээр таны хувьд Дорнод аймгийн засаг даргаар ажиллаж байсан. Дорнод аймагт ер нь баялаг бүтээгчдийг дэмжих бодлого хэр байдаг юм бэ? Мөн баялаг бүтээгчдийн холбоо бас бий болсноороо үр дүн хэр гарсан гэж та харж байгаа вэ? Энэ бол маш үр дүнтэй байна. Өөрөөр хэлбэл зах зээлийн эдийн засгтай оронд энэ одоо эдийн засгийн салбарт нь энэ мэргэжлийн холбоот цонхлог үүрэг гүйцэтгэдэг төр биш те төр зөвхөн зохицуул хийгээл орхино яг авч явах амьд организм тэрийг одоо хэрэгжүүлэгч нь бол мэргэжлийн холбоот гэдэг. Тэгвэл одоо ардчсан нийгэмд бол одоо төрийн бүс байгууллагууд, иргэний байгууллагууд энэ өөрөө одоо нийгмийнхээ хөдөлгөж хүчүүлдэг тийм. Тэгэхээр энэ зүй тогтолцооны дагуу энэ баялаг бүтээгчтэй холбоо бол цаашид улам одоо үн цэнтэй болж гүйцэтгэх үүрэг нь улам нэмэгдэнэ. Дорнод аймгийн хувьд бол бид яг энэ дэлхийн жишгийн дагуу нэгэнт зах зээлийн эдийн засгийг сонгосон орны хувьд Дорнод аймагта хувийн хвшлүүдийг одоо бүгдийг ийм холбоонд хамруулж одоогоор одоо 4 дээвэр холбоо нарийн бичгтээ үйл ажиллагаа явуулж байгаа. Нарийн бичгийг нь 50% цалингийн одоо аймгийн төсөөс 50% цалингийн одоо холбоод өөрсдөө гишүүнчлэгийн хор хамжаас өгөөд ингээд мэргэжлийн нарийн бичиг нь мэдээлэлээр хангаа сургууль зөвлөгөөн зохион байгуулж одоо координатор хийжтэй ингээд энэ одоо холбоотыг бол нэлээд тийм ам орсон манай холбоод бол их тийм хувийн хвштэйгээ яг тамтын ажиллагаатай төр хувийн хвштэйг хооронд нь холбогддог гүүр болох үүргээ бол их сайн биелүүлж явж байгаа. Тэгэхээр энэ одоо мэргэжлийн холбоодоо дэмжээрэй гэдэг энэ тасимд бас уриалъя те. Мэргэжлийн холбоо нь бизнес эрхлэхийн эрх ашигын төлөө маш сайн яваарай. Төртөө сайн холбож өгөөрэй те. Энэ дээр бол илүү сайн улам илүү үүрэг тав хүн гүйцэтгэж шүү. Тэгээ тэрний үр дүнд бол Монголын маань эдийн засаг жижиг дунд хувийн хвшлийн оролцоо олон нэмэгдэх шүү гэдэг. Тэгэхээр та нийт баялаг бүтээгчдтэй хандаж юу гэж хэлмээр байна вэ? За баялаг бүтээгчид бол ажлын байр хамгийн их гаргаж улс орны эдийн засгт хамгийн хувь нэмэр оруулж байгаа ийм л хүмүүс. Тэгээ Монгол улсад бол нэг сонирхолтой судалгаа байгаа. Монголчуудын одоо дийлэнх нь бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй. Гэтэл зарим оронд ийм хүсэл эрмэлзэл бол их бага байдаг гэж. Тэгээ энэ бол өөрөө их том хөдөлгөж хүч. Ганцхан одоо төрөөс бодлогын томоохон дэмжлэгүүдийг одоо хэрэгжүүлэх бизнес эрхлэгчид маань алхам тутамдаа суралцах. Тэгээд Монгол орныхоо онцлог тохирсон хүн ам зүйтэй өргөн удам нутагтайгийн хувьд бол экспортын чиглэсэн төрийн худалдаа авалтаар дэмжсэн энэ бодлогын төрөөс одоо хэрэгжүүлээ. Бизнес эрхлэгч баялаг бүтээгчид тав хүн маань шантрахгүйгээр одоо улам илүү сайн хөдөлмөрлөөрэй. Сая одоо энд Монгол үйлдвэрж байгаа одоо шүдний сойз тий. За тэгээд одоо онцлог одоо шинэ одоо ийм мөрийн бүтээгдэхүүнүүдийг одоо сурчил таниулж байна. Тэгээд улам хөгжиж байгаа. Манай одоо баялаг бүтээгчид одоо үйлдвэрж байгаа бүтээгдэхүүн тэгээд бүгдээр үйлдвэрлэгч улс орё. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье. Тэгээд баялаг бүтээгч таах маань улам хичээгээрэй. Битгий шантраарай. Өргөн боломж өмнө танд байгаа шүү. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа танд. Баярлалаа.